2025 онд 47480 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.6% буюу 16906 нь заллах гэмт хэрэг байна. Харин үүний 89% нь данс ашигласан иргэдийг залилсан байна. За сүүлийн үед тэтгэврийн насны иргэдийг заллах хувийн мэдээллийг нь авч өмнөөс нь тэтгэврийн зээл авах тохиолдол гарч байна. За энэ дэргэд ахмад наснууд хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Тухайлбал нийгмийн халамж гэсэн форумч Facebook хаягтай иргэн хэрв та тэтгэвртэй гарсан хаан банкны дансаар тэтгэврээ авч байгаа бол ок гэж бичээд 80 сая төгрөг авна гэж пост оруулжээ. За түүний дор иргэн энэ комент бичсэн байна. За ингээд тухайн хаягнаас иргэн рүү бүх тэтгэврээ авагчдад 80 сая төгрөгийн тэтгэврийн буцалтгүй тусламж санал болгож байна. За хэрв та саналыг сонирхож байвал тийм гэж хариулна уу гэх байдлаар хэрэглэгчийг судалсан байна. За ингээд иргэний овгнэр, утасны дугаар, дансны дугаар, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг нь авчээ. За улмаар тэтгэврийн дансаар нь нэвтэрч тэтгэврийн зээл аван өөрийн данс руу шилжүүлэн залжээ. Залиланд мөнгө алдах юм бол мэдээж цагдаагийн байгууллага руу яаралтай салгаж тухайн залилсан дансанд одоо барилт хийх зарцаа гарах хэмжээг маш яралтай авах хэрэгтэй. Тэгээд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлээд тухайн хэргийн одоо огцлын дүн юмнаас хамаарат хэргийн шийдвэрлэлт гэд явдаг. Тэгэхээр иргэдтэй юу гэж хэлмээр байна гэхээр цахим орчинд явж байгаа янз бүрийн одоо баталгаагүй линктэй лайв бичлэг нүүд рүү бүгд арж орооч. За дараад ингээ мэдхгүй санамсаргүйгээр орчихлоо гэж бодоход танаас хувийн мэдээллийг асууна. Танаас хувийн мэдээллийг цахимаар юм уу утсаар залгаад асууж ивэл тэр хизээч жинхэнэ банкны ажилтан биш. Санхүүгийн байгууллагын ажилтан биш. Тэр бол залилагч. Банкуд хизээч харилцагчийн мэдээлэл болон харилцагчийн нууц үгийг интернет банктай холбоотой нууц үгийг хийж банк өөрөө асуудаггүй байхгүй. Тэгэхээр аливаа мэдээллийг банкнаас ярьж ин гэж хэлээд утсаар болон шууд та ингээд энэ дугаарт мэдээлэл өгөөч. Энд ирж байгаа нууц үгийг бидэнд буцаага өгөөч гэдэг байдлаар хийж банк бол тийм мэдээлэл нэрдэд өгдөггүй гэсэн. Залилагч этгээд нь тухайн цаг үеийн нөхцөл байдал болон иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлдэлийн аргаа маш хурдан өөрчилж байдаг байна. Цагаан сар болох гэж байгаатай холбоотой мөнгөний хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн тэтгэврийн авагчид руу чиглэсэн цахим залилан гарч байна. Залилагч этгээд авсан мөнгөө түргэн хугацаанд крипто валют болон койн олгож хувиргадаг байна. За энэ дэргэд та бүхэн хувийн мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад өгөхгүй байх, баталгаагүй линк дээр дарж орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.